бол яруу найраг соёл сэтгүүл зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж залуу хойч үеэ дэмжиж ажилдаг цөөнгөө хүмүүс байдаг. Түүний нэг болсон хүндтэй эрхэм Даш Балбарын Индраг бид хүчрхэг эмэгтэй нэвтрүүлгээрээ уран оролцуулж байна. Тэрээр одоо соёл урлагийн их сургуулийн соёл судлалын профессорын багт 4 дахь жилдээ ажиллан багшилж байгаа юм. Би өөрөө соёл урлагийн их сургуулийн соёл судлалын багшийн ангид төгсөөд энэ сургуультай багшаар үлдсэн. Тэгээд соёл урлагийн их сургуулийн соёл судлаач багш энэ мэргэжлийг бэлдээд 1993 оноос энэ мэргэжлэр бэлдэж байгаа. Тэгээд өөрөө энэ сургуулаа төгсөөд эндээ багшилж байгаа нь бол миний хувьд их сайхан хувь тавилан гэж боддог. Тэгэхээр Монгол соёлыг оюутнуудад, залуучуудад түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах ийм сайхан ажлыг хийж яваадаа бол маш их баярлалдаг. Тэгээд соёл судлалын профессорын багт соёл судлаач багшаар ажиллаж байна. Соёл судлал гэдэг энэ салбарыг хүмүүс ерөөсөө л хүний бүхий л үйл ажиллагаа соёл болж байдаг. Тэгэхээр их ерөнхий утгатай ерөн соёл судлаач, соёл урлаг гэдэг урлаг судлаач юм уу гэдэг андуурч ойлгодог л да. Ингийн хүмүүсийн мэргэжлийн бас хүмүүс бол. Тэгэхээр ядахтаа гарч байгаа энэ соёл урлагийн салбарт гарч байгаа боловсон хүчингүй доор ээж ядахтаа соёлын зөв ойлголттой, гадны соёлыг өөрийнхөө соёлтой харьцуулан дүгнэх чадвартай, өөрсдийнхөө соёлыг үр хойчтой уламжлуулж үлдээх юм мэдлэгтэй ийм болоосай гэж хүсний өрнөөс соёл судлаач мэргэжлийг сонгосон. Ер нь бол гадны соёлыг суралцахаас илүү өөрсдийн дээр уламжлагдаж ирсэн соёлоо үр хойчтой уламжлуулж үлдээх гэдэг асуудал их чухал юм болов уу гэж миний хувьд боддог. Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмссэн. Дэлхийн соёлд хувь нэмрээ оруулах, Монголын соёлыг хүн төрөлхтний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн соёл судлаач уран бүтээлч байх нь тэдний гол онцлог юм. Ер нь бол альва салбарын хөгжилт бол дандаа судлаачдын, эрдэмтэн судлаачдын дээр судалгааны ажлыг барьж авах, энэ судлаачтай дэмжиж ажиллах гэдэг бол хамгийн чухал байхгүй. Дээр нь соёлын өв гэж ярьж байгаа тэр өвийг тээгчдийн тухай ярих хэрэгтэй. Тэр соёлын дээр бие тусан өвийг тээж байгаа тэр хүн амаа, ард иргэдээ яаж хадгалж хамгаалахын, тэр хүмүүсийнхаа тэр бидээ тээж явж байгаа тэр өвүүдийг яаж уламжлуулахын гэдэг л асуудал. Ер нь Монгол соёлын онцлог бол дандаа бие тус байдлаар илэрч байдаг шүү дээ. Хүнээс хүнд дамжсан тийм ээ, оюуны соёлоор дамжигдж байдаг. Тэр утгаараа энэ оюуны соёлыг тээгч, энэ соёлын бие тус өвийг тээгч хүмүүсээ бид нар өнөөдөр яаж хууль зүйн эрх зүйн хэм хэмжээнд оруулж хадгалж хамгаалах ёстой юм бэ гэдэг асуудал нийт төрөнд тавигдах ёстой болов уу гэж бодож байна. Соёлын бие тус өвдөр бол мэдээж соёлын бие тус өвөр дагнсан төв гэж байгаа. Дээр нь судлаачд гэж байгаа. Тэгэхээр энэ олон судлаачдын бүтээл зохиолыг нийгэмд таниулах, сурталчлах энэ тал дээр ажлууд маш сайн хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр нийгэмд байгаа массын энэ хүмүүс ерөөсөө соёлын бие тус өвгөл яадаг тэр яг юу хэлээд байгааг мэддэггүй. Тэгээд телевизээр гараал өнгөрдөг тэнд нь хідэн эрдэмтдэн нэг судлаач оюутнуудад нь л очдог. Ерөөсөө нэг хүнд хүрэхгүй байгаа учраас энэ өөрөө бодит зүйл болохгүй байгаа байхгүй. Тийм учраас энийг ялангуяа одоо тэр нийтэд хүрдэг тэр одоо зэвсэг болох олон нийтийн хэрэгслэр нь тийм ээ кино болгож юм уу эсвэл юу болгодог ямар нэгэн тэр уран сайхны арганд оруулах юм уу ийм байдлаар хүрэх ёстой юм байна. Эх оронч соён гэгэрүүлэгч, яруу найрагч Очирбатын Даш Балбар агсны үйл хэргийг өргөжлүүлэх нь түүний эрхэм үүрэг. Тиймдээч өнгөрсөн 4 жилийн хугацаанд аавынхаа уран бүтээлийг олон нийтэд таниулах, сурталчлах, хойч үеэ дэмжих зорилгоор эх орон оюун санааны яруу найргийн наадам эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулсан олон нийтэд хүрч чадсан юм. Энэ жил маш гоё сайхан уран бүтээлийн ажлууд маш их сайхан болж байна. Тэгээд сая эх орон оюун санаа яруу найраг нэртэй аавынхаа нэрэмжит яруу найргийн наадмыг 4 дахь чиглэлтэй амжилттай зохион байгууллаа. Тэгээд Сүхбаатар аймгийнхаа аавынхаа төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт энэ жил аавынхаа наадмыг хийлээ. Тэгээд наадмын хүрээнд бол яруу найргийн наадам, уран уншлагын тэмцээн, за дээр нь мөн зохиолч уншигчдын уулзалт яриа, за тэгээд дээр нь Урьцуурай хамтлаг маань төгсөлгүй эхлэл нэртэй өөрсдийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг нутгийн зоолонд өнгөө одоо тоглож бэлэг баярлаа. Тэгээд сайхан болж өнгөрлөө, хуртай, шүлэгтэй, найрагтай сайхан л болж өнгөрлөө наадам маань. Ерөөсөө л энэ эх орон оюун санаа яруу найргийн наадам эрдэм шинжилгээний баг хурал бол
аавынхаа үйл хэргийг мөнхлөх, тэгээ үеийн үед санан дурсах, жил болгон аавынхаа тэр сайхан уран бүтээлийг санан дурсах, яруу найрагчдыг уран зөглөөлөх, эрдэмтэн судлаачдыг аавынхаа уран бүтээл яруу найраг дээр судалгаа шинжилгээний ажил хийлгэх ийм л зорилготой юм байгаа. Тэгээд явандаа юм байна. Одоо 4 дахь жилдээ дараа жил 5 дахь жил нь болно. Тэгээд жил болгоо энэ яруу найргийн наадам оюун санаагаар нь залуучуудыг нэгтгэдэг ийм сайхан ертөнц болоосаа энэ цугларалт болгон дээр аавын минь дурсан самдаг түүний одоо үйл хэргийг үргэлжтэй дурсан самаж түүний их оронж авьяаслаг тэр бурхны шашны тэр бүхий л үзэл сургаалыг залуу хойч үе маань бас авч үлдээсэй мэдээсэй таниасаа гэдэг ийм л зорилготой. Тэгэхээр гараагүй бүтээлүүд 5 бат ном гарсан байгаа. Аш балбар сангаас ах эгч нар маань нэмэгдэж гаргасан. Одоо бол яг их бэлтгэлд нь орж байгаа 4 гаруй бат ном байна. За энэ бат номуудын хүрээнд бол аавын шүүмж судлалууд байгаа, нийтлэлүүд байгаа. За мөн утга зохиол яруу найргийн шин сайхан шүлгүүд нь үлдсэн байгаа. За тэгээ шашны маш том бүтээлүүд, нийтлэл хүргүүд байгаа, зохиолчдын хүрэг байгаа. Тэгэхээр энийг бас эмгэтгээд гаргана. Гэхдээ энэ бол яарч гаргах ч юм уу те цаг хугацаанд яарч гарах зүйл биш. Яагаад гэвэл хизээж үнсийг алдахгүй их сайн харж сууж, нягтлж үзэж гаргах хэрэгтэй л гэж бодож байна. Альва амжилтын ард хичээл зүтгэл хөдөлмөр байхын зэрэгцээ хүчрхэг баг хамт олонны аюулаас чадвар нэн тэргүүн тавигдаг. Тэгвэл Монголдо ганцхан байдаг соёл урлагийн их сургуулиас сайн боловсон хүчин тэр дундаа соёл судлаачийг бэлтгэн гаргах нь тус хамт олонны эрхэм зорилго юм. Монгол улсын хэмжээнд соёл урлагийн их сургуулийн соёл судлалын профессор Шаан Цог байгаа. Тэгээд манай баг дээр бол түүх музей, соёлын арилж жуулчлал, соёл судлаач, нүүдлийн соёл судлал гэсэн ийм мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Тэгээд ихэнх багш нар маань эмэгтэй багш нар бас байдаг. Тэгээд маш сайхан л байдаг л да. Ийм сайхан мэргэжилтэй хүмүүстэй. Эмэгтэй хүмүүс болсон хойно сайхан ярих, хийнэх, хөөрөх, ойлгох тийм маш олон л үеуд байж байдаг. Тэгээд эмэгтэй хүмүүс чинь ерөн сэтгэлийн хөдлөлөө шууд илэрхийлж гарах их сайхан тийм давуу талтай хүмүүс шүү дээ. Тэр утгаараа ч тэр их сайхан байдаг шүү юм хамт олонны донд ажиллаж байгаа. Ямар нэгэн карьер ч юм уу, ямар нэгэн оюун санааны байдал гэхээс илүү би Монгол эмэгтэйчүүд ялангуяа хөдөө орон нутагт амьдарч байгаа. Тэр хүнд хэцүү амьдралыг туулж яваа. 5-аас 10 гаруй хүүхэд гаргачихсан малаа хариулж явж байгаа. Тэр эмэгтэйчүүдийг хамгийн хүчрхэг гэж бодож байна. Ийм цаг үед бас тэр соёлоо авч үлдчихэж байгаа. Нүүдлийн соёлоо авч үлдчихэж чадж байгаа. Тэгээд улс их орондоо асар их хүнтэй хувь нэмэр оруулж үр хөвгтэй гаргаж байгаа. Гэр бүлийнхаа хандаа сайхан халамжтай тий ийм сайхан бүсгүүчүүд бол хамгийн хүчрхэг эмэгтэйчүүд гэж бодож байна. Оюун санааны хувьд бол яруу найрагч эгч нарыгаа бас хүндэлдэг, хайрладаг маш олон сайхан сэтгүүлчид, яруу найрагч бүсгүүчүүд байна. Миний хамгийн бас эрхэм хүчрхэг эмэгтэйг бол бас ээж байгаа гэж боддог. Монгол эмэгтэй хүний эрхэм чанар үнэт зүйлсийг өөртөө агуулж, үр хүүхэд, хань ижил, найз нөхөд, ахан дүүстэй халамжтай, энэрэнгүй ээж, улс орондоо эхийг хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өвөртөлж байх нь эмэгтэй хүний хамгийн сайн сайхан чанар гэдгийг тэрээр хэлж байлаа. Тэгэхээр эмэгтэй хүний үнэлэмж гэдэг нэг асуудал гараад ирсэн юм болов ойрын үед. Ер нь одоо үед ямар зүйл вэ гэхээр Монгол эмэгтэй хүний үнц нь гэж юу юм бэ гэдэг. Монгол эмэгтэй хүн юугаараа тэр Америк хүүхэн, Япон хүүхэн, Хятад хүүхнээс ялгардаг юм бэ гэдэг. Нэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр Монгол эмэгтэй хүн бол хандаа халамжтай, үр хөвгттэй, инрэлтэй ийм сайхан нэг гэрээ гээвүүлдэг нэг тийм сайхан эмэгтэй хүний тийм нам төрх аяг гэж нэг юм байна шүү дээ, тий. Ийм ухаантай, ийм зүйлийг хостуулж чадсан л бүсгүй бол Монгол эмэгтэй хүний үнц нь гэж ойлгодог. Харин өнөөдрийн охтууд орчин үед гудамжаар явж байгаа охтуудыг харахад бол Япон нь мэддэхгүй, Солонгос нь мэддэхгүй. Монгол гэдэг тэр соёлын код ерөөсө харагддаг. Монгол хүний шинжийг харуулсан, монгол хүний тэр хэл ярианы соёлыг харуулсан, монгол хувцлыг харуулсан, монгол тэр ерөөл магтаал хүндлэх харилцааны соёлыг харуулсан ийм зүйлүүд тутмаг болцсон юм болоо да гэж их харж эмзэглэж явдаг. Ерөөсө монгол эмэгтэй хүн гадаа гэртээ ороод ирэхдээ л тэр гэрээг гээвүүлж чаддаг, тэр
үр хүүхдийн тэр нөхрийн ерөөсөө бүхий л аз жаргал амьд амьдралынх нь утга учир цаашдынх нь тэр ирээдүйн зам замыг гэрэлтүүлэх хүн бол ихнэр эмэгтэй хүн байж байдаг. Тийм учраас их юм руу тэр материалын талаар гэхээсээ илүү зүрх сэтгэлийн тэр хөгжил талаа илүү анхаараасаа гэж хүсдэг. Боловсрол бол эрдэнэс. Харин хөдөлмөр түүний түлхүүр гэдэг. Тэгвэл хөдөлмөр хичээл зүтгэлгүйгээр амжилтанд хүрэхгүй. Түүний хувьд үргэлж хөдөлмөрлөж, үлгэр дуурайлаараа олонний хүндлэлийг хүлээсэн хүн. Тэрээр бусдаас өдөр бүр суралцж байхыг эрхэмлдэг нэгэн. Залуучуудаар бас нэг эмзэглэж явж байгаа юм. Ялангуяа энэ ном тохиол зохиол дарахад дандаа нэг тийм яаж хэрхэн хурдан баяжих вэ? Амьдрал 16 наснаас эхэлдэг, 18 наснаас эхэлдэг, 20 наснаас эхэлдэг, 30 наснаас эхэлдэг гэдэг ч юм уу. Залуучуудыг хэрхэн одоо уургалах вэ гэж ах шиг. Иймэрхүү номнууд бестселлер болоод байх жишээтэй. За дээр нь залуучууд дандаа юм одоо карьер хөөх тийм ээ. Дандаа нэр алдарт хүрэх гэсэн нэг юм хитрхи материалын хитрхи өнгөс талдаа болчихсон юм шиг санагдаад байт. Далай ламын хэлсэн үг гэдэг штэ. Монголчууд оюуны боловсралтай аягүй их анхаарал хандуулад байна. Зүрх сэтгэлийн боловсралтай анхаарал хандуулаач гэх. Өнөөдөр маш олон боловсралтай эрдэм номтой хүмүүстэй таарж хахад нэг хүний үнэр гэдэг зүйл хүртэл байхгүй хүмүүс маш их л харагдчихэдэг шүү. Тийм учраас соёл урлагийн их сургууль сурж байгаа боловсралтай, эрдэм боловсралтай хүмүүстэй зэрэгцэж алхаж байгаагийн хувьд бол хамгийн түрүүнд зүрх сэтгэлийн боловсралтай анхаарах юмсан гэж хүсдэг. Энэ бол хамгийн эхлээд л өөрөө ийдэг харьцаанаас эхэлдэг. Хөдөлмөрч сангаас эхэлдэг. Ямар нэгэн байдалд цагаа барих, чин шударгаар хандах их хүчөөхөн зүйлүүдээс л эхэлдэг штэ. Боловсрал гэдэг зүйлийг бол ном уншаад боловсралтай болчдөг зүйл гэж би бол боддгоо. Хүний тэр хөдөлмөрч дайчин шургуу зам чанар. За тэгээд бусдыг үнэлэх ийм зүйлүүдээс л эхэлдэг гэж боддог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сайхан үг байдаг. Хөдөлмөр зүтгэл, бүтээл тойрвол, ажил амжилтаараа ялгарч чадсан хүчрхэг эмэгтэй түүний санаа бод бүхэн амжилтаар дэлгэрч байхын сайхан ёроолыг өргөе. Өнөөдөр нийгэм цаг үе хичнээн хүнд хэцүү байгаа ч гэсэн ийм одоо маш олон өнгө айс, ийм хөгжлийн дунд явж байгаа ч гэсэн эмэгтэй хүнийг хамгийн их гэрэлтүүлдэг, ямар ч ядарч яваа бүсгүй жаргаж зовж байгаа бүхэл тэр бүсгүүчүүдийг хамгийн их гэрэлтүүлдэг зүйл бол инээмсэглэдэг. Тийм учраас зүрх сэтгэлдээ үргэлж инээж бусдад сайн сайхныг хүсэж яваарэ гэж хүсье.